Дараагийн мэдээг танилцуулъя. Европын холбооны зүгээс Америкийн нэгдсэн улсын технологийн тэргүүлэгч компаниудад торгуул ногдуулах шийдвэрийг гаргасан байна. За эдгээр торгуулийг одоо хүлээн авч байгаа компаниудын тоонд Meta болон Apple компаниуд орж байгаа юм байна. За Европын холбоо бол дижитал зах зээлд шудраг өрсөлдөөнийг хангах тухай хууль тогтоомжтой. За энэ хууль тогтоомжийг эдгээр компаниуд зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. За энэ одоо асуудалтай холбогдуулан Еврокомис арга хэмжээгээ зарласан байна. За лав гарагт зарласан арга хэмжээнд тус хоёр компани дижитал зах зээлийн тухай хуулийг дагаж мөрдөөгүй гэж мэдэгдсэн байна. За Европын холбооны өрсөлдөөний хяндаг байгууллага Apple-ыг болвол хөгжүүлэгчдэд, хэрэглэгчдэд App Store-оос өөр одоо гадуур хямд ийм үнэ санал болгоход нь саад болдог. За ингэхдээ болвол техникийн болон арилжааны ийм хязгаарлалтуудыг хийдгээ. За үүнийгээ арилгах ёстой гэж мэдэгдэж байна. За 2023 оны 11 сард Meta компани танилцуулсан төлбөрийг төлөх эсвэл зөвшөөрөх гэсэн ийм загвар бий. За энэ бол 2024 оны 11 сар хүртэлх хугацаанд бас Европын холбооны шудраг өрсөлдөөнийг одоо дижитал зах зээл шудраг өрсөлдөөний хангах тухай хуулийг бол зөрчсөн юм байна. За зорилтод одоо зар сурчлагаанд бол хувийн мэдээллийг бага ашиглахаар ингэж зохицуулалт гаргасан. За энэхүү загвар нь бол зар сурчлагын олгоос санхүүжүүлдэг үн төлбөргүй үйлчилгээг одоо өгдөг хүмүүст бол ашиггүй байдлаар туссан. За Facebook болон Instagram дээр бол тухайн зар сурчлагааг одоо хүмүүс үзэхгүй байхын тулд үйлчилгээний төлбөрийг бас төлдөг ийм байдлыг бий болгосон гэж үзэж байгаа. Тийм учраас бол Еврокомис Apple компанийг 500 сая евро буюу ам доллар шилжүүлэх юм бол 570 сая ам доллартай тэнцвүүц хэмжээний мөнгөнд торгуул ногдуулсан бол Meta компани 200 сая евро буюу 230 орчим сая ам долларын торгуулийг ногдуулсан юм байна. За өнгөрсөн оны 3 дугаар сард эхэлсэн хууль тогтоомжийг бол Европын холбоо мөрдөж байгаа. За энэ хуулийн дагуу анх удаага торгуул ногдуулсан явдал нь энэ одоо хоёр компанид ногдуулсан торгуул болж байгаа юм байна. За Еврокомис Европын холбооны хууль тогтоомжийн шаардлага нийцээгүй компаниудыг торгох хэрэгтэй байдаг. За ингэхдээ бол жилийн дэлхийн нийт эргэлтийн 10 хүртэлх хувьд нь торгуул ногдуулах ийм өндөр эрхтэй байгууллага юм байна. За Еврокомисийн хувьд цэвэр шудраг өрсөлдөөнийг одоо хангаж ажиллахыг зорддог. За энэ хүрээнд бол тус комиссийн цэвэр шудраг өрсөлдөөнтэй одоо шилжилтийн одоо асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Тереза Рабер энэ мэдээллийг хийсэн байна. За бид дүрм журмын дагуу хатуу боловч тэнцвэртэй хэрэгжүүлэх арга хэмжээг эдгээр компаниудад авсан гэж мэдэгдэж байгаа. За харин Meta компани зүгээс бол хэвлэл мэдээлэл хэлэхдээ за Еврокомис бол Америкийн нэгдсэн улсын амжилттай бизнес эрхлэгчдэд саад учруулах Meta-г бизнесийн загвараа өөрчлөхийг албадах зорилгоор энэхүү торгуулийг ногдуулсан. Meta компани зүгээс Европын комиссийн гаргаж байгаа шийдвэр нь бол Европын бизнес эдийн засагт сөргөөр нөлөөлнө. За энэ шийдвэрийг бол буруу гэж үзэж байгаа учраас дав заалдна гэж мэдэгдэж байна. За Apple-ийн төлөөлөгч бас мэдэгдэхдээ Европын холбооны гаргасан энэ шийдвэр нь бидний гэдэг технологийн үн төлбөргүй өгөхөөс өөр аргагүй байдалд орж байна. За мөн компани хуулийг дагаж мөрдөхийн тулд хэрэглэгчдийнхээ хүсээгүй олон арга өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэдгийг Apple компани мэдгдсэн. Apple мөн энэ Европын холбооны гаргасан шийдвэрийг давж залнаа гэж мэдэгдэж байна.